Эх жил нийслэлийн төсвийн төлөвлөгөөг 698.8 тэрбум төгрөгөөр зохиосон байна. Төсвийн нийт орлогын 60 орчим хувийг хүн амын орлогын татвараас үлдсэнийг нь газар өмч хувьчлалын болон өөр их усүрүүдээс төвлөрүүлнэ гэж тооцжээ. Тэгвэл энэ төсвийн төслийг анхны хэлэлцүүлэг өнөөдөр хийсэн. Энэ үеэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын бүлэг төсвийн задаргаа хангалтгүй байгааг онцолсон. Нөгөөдөөр хадгаламжийн хүү тургуулийн орлогоос 23 тэрбум төгрөг гэж төсөвт суулгасан иргэдээс төсвийг босгох гэж байна гэж шүүмжиллээ. Орлого бол тасарч байна. Одоо 160 тэрбумаар тасарч байна орлого. За эх жил энэ орлого дахиад тасарна шүү дээ, ойлгомжтой. Улаанбаатар хотын орлогын хэмжээнд аж ахуйн нэгжүүд бол асар их алдагдлал руу орж ийн, хүмүүсээ халж ийн гэсэн ийм одоо ерөнхий түгээмэл байж байна л да. Тийм учраас бид нар орлого бол нэмэгдүүлэхгүй байх тал дээр яг хөө тэр өмч өвчлөлийн чиглэлээр орлого олж болно. Тэр бол байж болно. Гэхдээ удирдлагын зардлыг бууруулах тал дээр бол ярилцъя л гэж бодож байна. Тэгээд зардлаа бууруулахгүй. Энэ айгүй анхаарал татж байгаа сэдв. Хадгаламжийн хүүгийн орлого болон торгуулийн орлого өмнөх жилүүдэд бага байжээ. Тодорхойлбол 2012 онд 4 тэрбум, 2013 онд 6 тэрбум, 2014 онд 18 тэрбум, 2015 онд 19.8 тэрбум, харин энэ онд энэ тоо 23 тэрбум болж нэмэгдсэн байна. Харин 2016 онд төсвийн 200 тэрбум төгрөгийг хотын бүтээн байгуулалт тогтчлолтод зарцуулахар төлөвлөд байна. Хүн ам нь хотод төлрөөд ахаар чинь хүн амын орлогын албанууд тодорхой хэмжээг бас нэмэгдэх ёстой шүү дээ. А нөгөө тал ажилтаа болох байх ёстой. Жишээлбэл өөрийнхөө боломжийн хэмжээнд бид нар төлөвлөж байгаа. Түүнээс тэлнэ гэдэг маань хүн амд хэлж байгаа юм чинь бид нар чинь одоо орон нутагт бол хүн амд хэлэхгүй байж болно. Хотод чинь энэ чинь өсөд байна шүү дээ. Эх оны төсвийн төслийг нэг онцлог нь төвчж болох зардлаа тансан гэж үзэж байна. Тухайлбал гадаад томилолтыг 2 дахин бууруулж аль болох цахим хэлбэрт шилжүүлэх юм. Эх онд урсгал зардлуудаа 9.7% багасгасан. За мөн эх оны нийслэлийн төсвөөс боловсролын салбарт шинээр 10 гаруй сургууль цэцэрлэгийн барилга баригдахаар төлөвлөгөөнд тусгажээ.